Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдөр 2016 оны 11-р сарын 14-ний өдөр. Тэгэхээр цааш шинэхэн 7 хоног эхлэж байна. Цааш шинэхэн 7 хоногийг бас үзэгчдтэйгээ үнэхээр сайхан мэдээтэй угтах гэж байгаадаа маш их баяртай байна. Учир нь юу гэхээр 2016 оны 11-р сарын 11-ний тохирол дээрээс сая 500 мянган төгрөгийн аздан үзэгч та бүхэн дундаас маань тодорсон байна. Би баасан гарагт хэлжсэн. Өнөөдөр яагаад чинь аздан тодорхой юм шиг санагдаад байна гэсэн бол өнөөдөр бид азнаа ухтан аваад өнөөдөр студид урьсан байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэнтэйгээ 6-гийн хонжирын 2 дугаар зэргийн хонжирын аздан буюу за баян жаргалын мөнх хоёр гэсэн өнөөдрийнхээ азныг урих гэж байна. За таныг урьж байна. За сайн байна уу? За сайн байна уу? За тэгээд аздан болсон байна. Юуны төрөнд энэ сайхан ирч хүчтэй таны сэтгэлдлийг сонсомоор нь. Ягаад гэвэл өнөөдөр бас лотрогийн аздан болохоо хүлээж байгаа маш олон үзэгчид байгаа. За баярлалаа. Тэгээд аздан болсонтой би маш их баяртай байна. За тэгээд одоо бол азднууд маань хандаад аздан болсон хүнийхээ хувьд нэг багахан захиасыг хилээж гэж хүсэж байна. Ягаад тэгэхээр яаж ер нь аздан болоод байна гэдэг тэр нууцаасаа хуваалцаач. За тэгээд талхамдаад байна уу? хэлэх гэж авах гэсэн юм. За ямар ч үсэн идэвхтэй оролцоорой. Яг үүний байх шүү гэж хэлмээр байна. Тэгээд за өмнө нь ер нь манай лотрог бүгэлж ийсэн үү? Хэдэн удаа ер нь оролдож үзсэн бэ? Хэддэх удаага аздан болж байна? за 4 жилийн өмнөөс ахуулаад 3 дахь удаа цуглаанд очижсэн аздан боллоо. Тэгээд маш их баяртай. 4 жилийн өмнөөс ууггүй хөдөлмөрийн дүнд өнөөдөр бол аздан маань ингээд сая 500 мянган төгрөгийн аздан болоо зогсож байгаа юм байна шүү үзэгчдтэй. Тэгээд за юуны төрөнд танаас баяр хүргье. Тэгээд цаашдаа лотрогоо улам олон тоглож байгаарэ. Тэгээд бас илүү том хонжирын аздан болоосаа гэж хүсээрэй. За баярлалаа. За одоо таны шагналыг гардуулахлаа. За ингээд 6-гийн 2 дугаар зэргийн хонжирын аздан болоод ийхүү сая 500 мянган төгрөгийн аздан болж байгаа гэрчин үзэгч та бүхэн маань болж байгаа юм шүү. Ингээд сая 500 мянган төгрөгийн баян жаргалын мөнх баяртай гардуулж байна. За баярлалаа. Танд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд өнөөдөр үзэгч та бүхэнтэйгээ бас нэгэн сайхан азнаа уулзуулж байгаа сэтгэл маш өндөр байна. Яагаад гэхээр үзэгч та бүхний маань дундаас аздан тодорхойд бид маш их баяртай байдаг юм а. За ингээд өнөөдрийнхээ суглааг өргөжлүүлэн тохирлыг явуулах болно. Мэдээж 6-гийн 2 дугаар зэргээс хонжроос бол аздан болсон тэр маань бол одоо 6 орондоо та бүгддэг шүү дээ. Тэгэхээр урдаасаа 5 тоо таарснаар мөнх хоёр маань аздан болсон байгаа юм. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхээ тохирлыг явуулцгаая. Миний хань мэдээж 5 терминал машин харагдаж байгаа. Уламжлал ясаараа 4-гийн 3 дугаар зэргийн тохирлоос өнөөдрийнхөө тоглолтыг эхлүүлэх болно. За үзэгчдэд дөрмөө танилцуулъя. Тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг шилэн хоргонд маань байрласан байгаа. Эдгээр 40 ширхэг бөмбөлөгнөөс үзэгчдээ санамсаргүйгээр гарч ирэх 4 бөмбөлийг яг дарааллын дагуу зөв тааж чадах юм бол өөрийн тарьсан бацаага 500 дахин өсгөж авах боломжийн эзэн болох юм а. За ингээд хамтдаа өнөөдрийнхөө тохирлыг явуулцгаая. 40 ширхэг бөмбөлгнөөс 4-ийн таснаар аздан болох боломжийг 4-гийн 3 дугаар зэргийн тохирол маань олгодог. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлөгний дугаар 6. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 7. 6, 7 гэсэн бөмбөлөгнүүд яг одоогоор гарч ирсэн байна. За одоогийн гарч ирэх бөмбөлгийг харцгаая. За дараагийн бөмбөлөгний дугаар 8 тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Дараагийн бөмбөлөгний дугаар тэг 6, 7 тэг гэсэн 3 бөмбөлөг одоогоор гарч ирж байрсан байна. За дөрөв дэх бөмбөлийг хамтдаа харцгаая. Дөрөв дэх бөмбөлөгний дугаар мөн тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Дөрөв дэх бөмбөлөгний дугаар тэг. Одоо эхнээс нь бөмбөлөгнүүдийг танилцуулъя. 6, 7 тэг
тэг гэсэн дөрвөн бөмбөлөг гарч ирсэн. 6 7 тэг. Эдгээр дөрвөн бөмбөлийг үзэгч та яг дарааллын дагуу тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 500 дахин өсгөж авч байгаа юм. За үргэлжлүүлэн дөрөвдгийн маань 2 дахь боломж буюу дөрөвдгийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо явуулах олон дөрмийн хувьд яг адилхан. Тэгээс эс хүртэлх 40 ширхэг бөмбөлөг өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлгнөөс 4 удаа давхцаар шилэн хоргон 40 ширхэг бөмбөлөг эргэлдэх болно. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 4 бөмбөлөг мөн яг дарааллын дагуу таарж явах юм бол үзэгч та тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжтой гэсэн үг. За ингээд бүгдээрээ тохирлоо явуулсан. За мөн 40 ширхэг бөмбөлгнөөс 4-ийг нь тагаад аздан болох боломжтой гэсэн үг юм. За энэ удаа бол та тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авах боломжийн төлөө тоглож байгаа. За эхний бөмбөлгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгний дугаар 7. За хоёр дахь бөмбөлөг гарч ирнэ. Хоёр дахь бөмбөлгний дугаар мөн 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлгний дугаар 7. 77 гэсэн бөмбөлгүүдийг таасан бол үзэгч та аздан болоход маш ойрхон байна. 3 дахь бөмбөлгийг харцгаая. 3 дахь бөмбөлгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний дугаар 2. 7 гэсэн бөмбөлгүүд яг одоогоор гарч ирж байрсан байна. За ингээд 3 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 4 дахь бөмбөлгний маань дугаар 8. 4 дахь бөмбөлгний маань дугаар 8. 7 2 8. 7 2 8 гэсэн эдгээр дөрвөн бөмбөлийг мөн та яг дарааллын дагуу тааж чадсан бол өөрийн тавьсан бооцоогоо 1000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг. За үргэлжлүүлэн бүгдээрээ дөрөвдгийнхаа хамгийн сүүлийн боломж буюу дөрөвдгийн 1-р зэргийн тохирлыг одоо явуулах болно. Тэгэхээр шилэн хоргонд маань мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол тгийн тоо 4, 1-ийн тоо 4, 2-ын тоо 4 гэх мэтчлэн тгээс 9 хүртэлх нэг оронтой цифрүүд 4 удаа давхцсан гэсэн үг юм. Тэгэхээр үзэгч та дөрвөн яг ижилхэн тоо за эсвэл хоёр нь ижилхэн тоож гэдэг юм уу өөрийнхөө аз авчирдаг ямар тоонуудыг манай мөнх хоёр шиг бүглэж болох нэ. Тэгэхээр та аздан болоход бол маш ойрхон байх нь шүү. За ингээд өнөөдрийнхөө дөрөвдгийн 1-р зэргийн тохирлыг явуулцгаая. Эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс гарч ирэх 4 ширхэг бөмбөлгийг та яг дарааллын дагуу зөв тааж чадах юм бол 2000 төгрөг буюу өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломжийн эзэн болох нэ. За ингээд үзэгчдэд амжилт хүсье. Яман 40 ширхэг бөмбөлгнөөс дөрвийг нь яг дарааллын дагуу тааж чадсанаар та өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авах боломжийн эзэн болох юм. За ингээд эхний бөмбөлөг маань гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгний дугаар 5. Хоёр дахь бөмбөлгийг хамтдаа харцгаая. Хоёр дахь бөмбөлгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлгний дугаар 1. 5 1 гэсэн 2 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. За 3 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 3 дахь бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 1 6 гэсэн бөмбөлгүүд одоогоор гарч ирсэн бол аз дагуулсан 4 дахь бөмбөлийг харцгаая. 4 дахь бөмбөлгний маань дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгний дугаар 8. За ингээд дараалалаараа гарч ирсэн 4 бөмбөлгийг эхнээс нь танилцуулъя. 5 1 6 8. Давтаж хэлье. 5 1 6 8. За эдгээр 4 бөмбөлгийг үзэгч та яг дарааллынхаа дагуу тааж чадсан бол тасалбар дээрээ бүгэлсэн бол өөрийн тавьсан бооцоогоо 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Танд баяр хөөргье. За ингээд дөрөвдөд тоглосон эрхэм үзэгчдэд баярлалаа. Өргөжлүүлэн 6D 50 сая төгрөгийн хонжиртай джекпот тоглолтыг тоглох болно. Тэгэхээр яг энэ машинаас ер нь 11-ний өдөр мөнх хоёр маань аздан болсон шүү. Үзэгчдээ та бүхний маань бас мөнх хоёрын маань аз та бүхэнд маань очиад аздан болсон байгаасаа гэж найдаж байна. Гагцхуутай лотерейг хаана хизээ яаж тоглох вэ гэж гайхаж асууж байгаа бол та өөрт хамгийн ойрхон байрлаж байгаа тасалбар борлуулах манай цэгүүдээс тасалбараа худалдаж авч бүгэлснөөр та тоглолтод маань оролцох боломжтой. Тохирлыг даваа лавг баасан гаргуудын 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ Icon цэгийн болон үндэсний лотерейн Facebook хуудасаар шууд хүргэж байгаа илээ. За ингээд олон зүйл ярилцгүйгээр 6D-ийн өнөөдрийн тохирлыг явуулцгаая. Дөрмийг танилцуулъя. Тгээс ус хүртэлх 60 ширхэг бөмбөлөг
Шилэн хоргонд маань байрласан байгаа. Өөрөөр хэлэх юм бол тгээс үс хүртэлх нэг орондоо цэврүүд 6 удаа давхцсан гэсэн үг юм. За эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүйгээр гарч ирэх 6 ширхэг бөмбөлөг яг дарааллын дагуу таарч байвал та 50 сая төгрөгийг хожих боломжтой. За харин дараалал урдаасаа буюу хойноос та 2, 3, 4, 5 гэсэн бөмбөлгүүдийг таарч чадах юм бол 1500 төгрөгийн урмын хонжроос эхлээд сая 500 мянган төгрөгийн азтан болох боломжтой гэсэн үг юм. За ингээд аз дагуулсан 6 ди тоглолтыг одоо явуулцгаая. 60 ширхэг бөмбөлгнөөс ердөө 6-гийн тааснаар та 50 сая төгрөг хожих боломжтой байдаг. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгний дугаар 2. За хоёр дахь бөмбөлгөөр хамсаарцгаая. Хоёр дахь бөмбөлөг хэд гэж гарч ирэх нь вэ? Хоёр дахь бөмбөлгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Хоёр дахь бөмбөлгний дугаар тэг. За энэхүү 2 тэг гэсэн бөмбөлийг та урдаас нь яг дараалалаар нь таач чадсан бол 1500 төгрөгийн урмын хонжоор хожиж байгаа. За одоо 3 дахь бөмбөлөг гарч ирнэ. 3 дахь бөмбөлгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгний дугаар 5. За 2 тэг 5 гэсэн энэхүү 3 бөмбөлгийг үзэгч та тааж чадсан бол 15 мянган төгрөгийн азтан болж байгаа юм. За энэхүү 3 бөмбөлийг урдаас нь дараалалаар нь тааж чадсан бол 150 мянган төгрөг хожиж байгаа. За 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлгний дугаар 1 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлгний дугаар 1. За энэхүү 4 бөмбөлийг урдаас нь яг дараалалаар нь тааж чадсан бол үзэгч та 150 мянган төгрөгийг хожиж байгаа юм шүү. За одоо харин сая 500 мянган төгрөгийн азтан 5 дахь бөмбөлгнөөс тодорно. 5 дахь бөмбөлгний дугаар 2 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлгний дугаар 2. 2 тэг 5 1 2. 2 тэг 5 1 2 гэсэн эдгээр 5 бөмбөлийг та яг урдаас нь дараалалаар нь таарч чадсан бол манай мөнх баяр шиг сая 500 мянган төгрөгийн азтан болж байгаа гэсэн үг юм. За харин 6 дахь бөмбөлөг гарч ирлээ. 6 дахь бөмбөлгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлгний дугаар 8. За ингээд үндсэн 6 бөмбөлөг маань гарч ирсэн. Үзэгчдэд танилцуулъя. 2 тэг 5 1 2 8. 2 тэг 5 1 2 8. За энэхүү 6 бөмбөлгийг үзэгч та яг дарааллын дагуу тааж чадсан бол 50 сая төгрөгийн азтан болж байгаа. За харин энэ үндсэн бөмбөлгнүүдээс эхний 5-ыг за хойноос нь мөн 5 бөмбөлийг таасан бол сая 500 мянган төгрөг. За харин 2 тэг гээд урдаас нь 2 бөмбөлөг хойноос нь 2 бөмбөлийг тасбар таасан бол урмын хонжир буюу 1500 төгрөгийг хожиж байгаа гэсэн үг юм. За ингээд 6 дэг тоглосон үзэгч дундаас маань мэдээж азтан төрсөн болов уу гэж бас гордож байна. Магадгүй азтнаа төрсөн бол танд баяр хүргэе. За үргэлжлүүлэн хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийнхан хамгийн өндөр хонжиртай тохирлыг одоо явуулах гэж байна. Тэгэхээр 642 гэсэн тохирол маань бол үндсэндээ 120 сая төгрөгийн шагналтай гэсэн үг юм. За одоо үзэгчтэй дүрмийг танилцуулъя. 1-ээс 42 хүртэлх 42 ширхэг цифр шилэн хоргонд маань байрласан байгаа. Өөрөөр хэлэх юм бол нэг цифрнээс ердөө нэг л байгаа гэсэн үг юм. За эдгээр 42 ширхэг бөмбөлгнөөс гарч ирэх 6 ширхэг бөмбөлгийг үзэгчтэй дараалал огт харгалзахгүйгээр тааж чадхал юм бол 120 сая төгрөгийг хожих боломжтой. Дараалал огт харгалзахгүй гэдэг маань бол үзэгчд маань байгаа том боломж гэж ойлгож болно. За харин 2 дахь боломжийн хувьд бол 642-т маань 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гэж гарч ирдэг. За бонус бөмбөлөг маань ямар учиртай вэ гэхээр та эдгээр үндсэн бөмбөлгнүүдээс маань үндсэн 3, 4, 5-ыг за харин бонус бөмбөлөг буюу 7 дахь бөмбөлгийг ингээд тааж чадхал юм бол хамгийн багадаа 100000 төгрөг, хамгийн ихдээ 12 сая төгрөгийг бонус бөмбөлөгний тусламжтайгаар хожиж болно гэсэн үг юм. За ингээд өнөөдрийнхээ хамгийн өндөр хонжиртай 642 тохирлыг явуулъя. Үзэгчид маань анхаарлаа наашаа илүү хандуулаарай. Та бүхэн дундаас маань өнөөдөр бас магадгүй азтан төрөх магадлалтай юм. За 42 ширхэг бөмбөлгнөөс 6-г нь огт дараалал харгалзахгүйгээр тааснаар та азтан болох боломжтой гэсэн үг юм. За ингээд эхний бөмбөлөг гарч ирнэ. Эхний бөмбөлгний дугаар 42 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Таны бүгсэн тасалбар донд 42 гэсэн бөмбөлөг байвал та азтан болоход тун ойрхон болж байгаа.
За 2 дахь бөмбөлөг гарч ирсэн. 2 дахь бөмбөлөгний дугаар 5. 2 дахь бөмбөлөгний дугаар 5. 42 5 гэсэн эдгээр бөмбөлгнүүд таны тасалбар донд байрласан бол та аздан болох боломжтой. За ингээд үндсэн 3 дахь бөмбөлөг маань гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 20 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. $42 5 20 гэсэн бөмбөлгнүүд одоогоор гарч ирсэн ба 4 дахь бөмбөлөгний дугаар 23 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 23. За одоо 5 дахь бөмбөлгийг харцгаая. 5 дахь бөмбөлөгний дугаар 38 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 5 дахь бөмбөлөгний дугаар 38. За одоо харин 6 дахь бөмбөлгээ хамтдаа харцгаая. Үндсэн 6 дахь бөмбөлөгний дугаар 13 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Үндсэн 6 дахь бөмбөлөгний дугаар 13. 42 5 20 23 38 3 гэсэн эдгээр 6 бөмбөлөг бол үндсэн 6 бөмбөлөг байгаа. За харин өнөөдрийн бонус бөмбөлөгний дугаар 36 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Өнөөдрийн 7 дахь бөмбөлөг буюу үзэгчдэд олгодог нэг боломж буюу 7 дахь бонус бөмбөлөгний дугаар 36 гэсэн бөмбөлгнүүд гарч ирсэн байна. За ингээд үзэгчдэд эхлээд үндсэн 6 бөмбөлгийг танилцуулъя. 42 5 20 23 38 13 42 5 20 23 38 13. За эдгээр 6 бөмбөлөг бол өнөөдрийн 6:42 тохирлоос гарч ирсэн ихний үндсэн 6 бөмбөлөг юм. Эдгээр үндсэн 6 бөмбөлийг үзэгчдээ дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан бол 120 сая төгрөгийн аздан болж байгаа. За харин эдгээр үндсэн 6 бөмбөлөгнөөс маань 3 4 5 ширхэг бөмбөлгийг за мөн энэхүү 36 гэж гарч ирсэн бонус бөмбөлөгтэй нийлүүлж таасан бол та хамгийн багадаа 10,000 төгрөг, хамгийн ихтэй 12 сая төгрөг хожих боломжтой гэсэн үг юм. За ингээд өнөөдрийн маань тохирол үүгээр өндөрлөж байна. Өнөөдөр бол үнэхээр шинэ 7 хоногийг бол үнэхээр гайхалтай эхлүүлж чадлаа. Ягаад гэвэл өнгөрсөн 7 хоногоос маань аздан төрнө гэдэг бол магадгүй азны маань болгонсол өнөөдөр дараагийнхаа азнуудыг тодруулсан болов гэдэгт итгэлтэй байна. Ингээд бидэнтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн лотерейны тохирол мэдээж лав гарагийн 17 цаг 30 минутанд Icon Gaming болон Үндэсний лотерейн Facebook хуудасаар үзэгч та бүхэнд хүрэх болно. Үзэгч таныг аз ивэг.